Эрүүл мэндийн сайдын А536, А537. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А181-гээр тоо тушаалуудын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд бүр тодруулбал эмнэлгийн дотоод халдвар ариутгал дээр нь эмийн төсвөртэй бичил биетийн халдвар хамгааллын хэрхэн ажиллах тухай тушаалын хэрэгжилтийг бид хангаж ажиллаж байна. Энэ хангаж ажиллах хүрээнд бид 3 зүйлийг бэлдсэн. Нэгдүгээр бид хүний нөөцөө 3-аар нэмэгдүүлсэн. Ариутгын стандарт бүхий озонжуулах өрөөг тоног төхөөрөмжөнд төслөөр байгуулсан. За дараа нь бид матрасаа 3 ээлж болгосон, удсаа 3 ээлж болгосон, хүнчлөө 2 ээлж болгосон. За дээр нэмээд эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн хитэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн хувцсыг 2 ээлж болгосон. За дээр нь хитэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд 2 ээлжийн оловчийг бэлдсэн. За энэ нөхцөл байдлыг хангаснаар бидэнд хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд ямар боломж өргөдөж байгаа вэ гэвэл эмнэлэгт хэвтэж байгаа иргэн маань хэвтэхдээ ариутгсан матрасан дээр ариутгсан гуцаа дэвсээд дээр нь стандартын дагуур ариутгсан озонжуулсан цагаан хэрэглэлийг дэвсээд хэрэглээд за өөрөө эмнэлгийнхаа тэр ариутгсан хувцсыг өмсөд за тавчгийг өмсөд үйлчлүүлэх юм. За эмнэлгээс гаргахтаа саяныхаа бүх одоо хэрэглэсэн хэрэглэлийг хурааж өгөөд өөрийнхөө хувцсыг өмсөд гарах юм аа. Энэ маань юу гэж хэлж байгаа юм бэ гэвэл эмнэлэг халдваргүй орчин байх ёстой гэсэн аяны хүрээнд эрүүл мэндийн сайдын А536, А537 дугаар тушаалуудыг хангаж ажиллах хүрээнд аюулгүй орчин байх эхний зорилтоо бид хангаж байгаамаа. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.